Overconsumption-ыг Google Translate-ээр орчуулахад хэд их хэрэглээ гэж гарч ирдэг байна. Тэгвэл миний хэд их хэрэглээг бүгдээрээ харцгаая. Тэгээ бид нар сонсно гэхдээ бид нар шүмжлэхгүй. Миний overconsumption буюу хэд их хэрэглээ маань юунд дээр гарч ирдэг вэ гэхээр тэмдэглэлийн дэвтэрэн дээр гарч ирдэг. Надад маш олон тэмдэглэлийн дэвтэр байдаг. Бүр маш олон. Би саяхан өөрийнхөө тэмдэглэлийн дэвтэрүүдийг янзлаад 3.1%-ийг нь хайчихсан байгаа. Тэгээд одоо надад байгаа дэвтрүүдийг бүгдээрээ харцгаая. Хамгийн түрүүнд энэ дэвтэр нь Weekly тэмдэглэл гээд Монгол дэвтэр Соёмб дэвтрээс гаргадаг юм байлээ. Соёмб пресээс үйлдвэрлэж гаргадаг B5-ийн хэмжээтэй 80 хуудастай. Надад дотор тал нь таалагдсан, хуудасных нь нэмгэн зузаан ч гэсэн таалагдсан. Тэгээд энэ болохоор миний номын тэмдэглэл ахгүй юу? Номын тэмдэглэл, төлөвлөгч дэвтэр, буужоо бид нар бүгдээрээ токсик хортой харилцаатай. Яагаад гэхийг би удахгүй видеоныхаа бичлэгийнхаа явцад та нарт тайлбарлаж өгнө. Тэгэхээр энэ дэвтэр маань байна. Би яг одоо бол нэг хамгийн сүүлд саяхан нээсэн. Ингээд би өөрийнхөө онцлогийг харахаар би гадуураа юм ялгар хавцтай дэвтэр нь дуртай юм байлээ. Ер нь тиймэрхүү төрлийн дэвтэр худалдаж авах сонирхолтой. Яг хамгийн ингээд эхний эдэн хуудсанд нь номнуудаа категорилоод бичсэн байгаа цаасан хэлбэрээр. Хуучин би Notion ашигладаг байсан. Тэгээд одоо Notion ашиглахаа болчихсон болохоор ингээд тэмдэглэжсэн байгаа. Тэгээд шууд одоо миний уншиж байгаа өглөөний 5 цагийн клубын маань тэмдэглэл явж байна. Тэмдэглэл гэхээс илүү надад таалагдсан ишлүүдийг би ингээд хит их бөөгнүүлэхгүйгээр нэг 7-8 ишлэл болсон үед нь цуглуулад ингээд биччих дуртай. Тэгээд ер нь ингээд номнуудаа энэ дэвтрээ харж агаад жаахан тухайн номоос сэргийн санахыг хүсдэг. Хэрвээ тэр ном нь байхгүй байх юм бол тэр ном нь байх юм бол номноос шууд харна гэсэн үг. Дэвтэр номер 1. Дараа нь дэвтэр номер 2. Миний өмнөх бичлэгийг үзсэн болвол та хэд мэдж байгаа байх энэ дэвтрийг. Тэгээд харамсалтай нь би 5 сард энэ дэвтрийг ерөөсөө ашиглаагүй. Би 4 сард ашиглаа. Тэгээд 5 сарынхаа уртлын хэсгийг биччихээд тэрнээс ерөөсөө ашиглаагүй. За яг энэ нөөрийг нь хийсэн л юм байна. Бусдаар бол ерөөсөө ашиглаагүй. Төсөө мөсөөж бичээгөө. Энэ сар бол ингээд анигдсан байгаа. Одоо яах вэ гэхээр би 5 сар ер нь бол дуусч байгаа болохоор би шууд 6 сараасаа эхлээд төлөвлөгч дэвтрээ ашиглаад явчих гэж бодчих. Greatly-гийн арай жижигхэн хэлбэр нь энэ дэвтрийг яагаад авсан бэ гэхээр штэ. Энэ дэвтрээс болоод авсан. Энэ ингээд миний бүх болж болохгүй бүтэхгүй байгаа сэтгэл дотроо онгойлгодог дэвтэр ахгүй юу? Энэ дэвтэр дээр ингээд хөвчлэн миний сөрөг сэтгэл хөдлөл байдаг. Тэр сөрөг сэтгэл хөдлөлийг энэ дэвтэр дээр бичээд тэгээд биччихээ хавцтай өөрөө энэ хүн чинь ингэсэн байх тэгсэн байх гэд анализ хийгээд ойлгоод гаргалгааг нь гаргаад авчихдаг. Энэнийг гаргалгааг нь асуудалтай толгорсон үедээ л энэ дэвтрийг нээдэг. Тэгээд удахгүй энэ дэвтэр маань дуусгаж байгаа. Энийг би Pencil House-аас авч исэн. Бас Greatly-гийн 2 дэвтрийг хоёулангийн Pencil House-аас авч исэн. Хамгийн анх энэ дэвтрээ 22 оны 4 сарын 6-нд нээсэн юм байна. Тэгэхээр 4 жилийн дэвтрийг ашигласан юм байна. Магадгүй миний хамгийн удаан ашиглаж байгаа дэвтэр байна. Тэгээд дуусгаж байгаа болохоор яг ийм хэмжээтэй надад таалагдсан дэвтэр энэ байсан болохоор урьдчилаад аваад хадгалцгаа. Pencil House-аас энэ дэвтрийг энэ хавцыг авч исэн. Би нэг хэсэг яг ийм нүхтэй ийм хавцанд бүр obsessed бүр ингэ додчихсан байхгүй. Тэр үедээ энийг авч исэн. Тэгээд энийг хүн амьтанд өгөхгүй хаяхгүй хадгалж агаад ямар нэгэн байдлаар одоо ажил хэрэг юм уу те ажилд ороод ч юм уу сургалт эдэртэй ашиглая гэж бодож байгаа. Ягаад тэгэхээр энэ маань дотор талдаа юм хөөрхөн хавцнаатай болохоор амар байх гэж бодож байгаа. Үргэлжлүүлээд дахиад би Pencil House-аас ийм дэвтэр авч ирсэн.
Одоо энэ дэвтэрнүүд бүгдээрээ миний бүтлгүүцэн буужаа дэвтэрнүүд ахгүй юу? Энийг хардаагүй өрх юм ингээд эхэлсэн байгаа хгүй юу? 12 дугаар сар зорилго гэл. Өрх юм бол эхэлжээ. Тэгэл байхгүй юу? Дараагаар нь гой бэлэгээд ийм шууны хаягтай юм байна. Интерномоос авч ирсэн баха. Бодлаач яж магадгүй. Энэ шинэ үгээ бичгээд зориулсан дэвтэр болгож ашиглаж исэн би. Айгуу хөөрхөн таалагддаг. Тэгээд энийг хадгалж агаад англи номнууд уншихтаа ашигланаа. Эвгүй 3-аас энийг авчихсан. Бас ийм божоо маягаар гэтээ фейлдсэн буюу бүтлгүүдсэн. Энэ хичээлийн бинго картын одоо би энийг яг яхаасаа мэдэхгүй байна. Ямар одоо ингээд олон дэвтэр ашиглаад ирэхээр хүн ер нь анзаардаг юм билээ л дээ. Би ийм шар хуудастай дэвтэрэнд тийм ч дуртай биш юм билээ. Ийм шаргал хуудастай дэвтэр дурггүй ашиглах дурггүй юм билээ. Тэгээд цэгийн дэвтэрээс ашиглах дурггүй болсон. Хуучин бол дөрвөлжин гэхээс илүү цэгийн дэвтэр дуртай байлаа. Одоо бол би дөрвөлжин шугамтай дэвтэр дуртай болсон. Ийм байна. Дахиад егүүл 3-аас мундаг биш байж болохгүй гэж энэ дэвтрийг авч ирсэн. Шар өнгийн хуудас нь гайгүй. Гэхдээ цэг нь одоо би нэг юунд ашиглахаасаа мэдэхгүй байгаа. Уул нь хөөхн яг ингээд божоогоо эхлээд явж исэн боловч голоос нь хайсан. Би маш олон дэвтэр ингэж голоос нь хайсан. Одоо энэ дэвтэрнүүдээр би юу хийхээсээ мэдэхгүй байна. Заримыг нь яг би ээжтэй өгөөд ээж тэгээд тооцоо моцоо бичиж галтруулдаг л та. Дараагаар нь ийм классик ийм дэвтэрнүүд надад зөндөө байгаа. Ийм дэвтэр гэхэд л надад яг үндэ 4 ширхэг байна. Ингээд 3, ингээд 1. Дөрвөлжин удастай. Энэ нь болохоор цэгийн хэлбэртэй. Энэ дөрвөлжин удастай, энэ дөрвөлжин удастай. Яг уу би эднэрийг ингээд хаяхгүй хадгалж агаад нөгөө нэг урлагийн судалгаа ч юм уу аль эсвэл бичлэгнийхаа зохиолыг нь бичихтэй нэг дэвтрээ зориулъя гэж бодсон. Ер нь би ингээд ирээдүйд YouTube болон Instagram дээрээ урлагийн мэдлэг олгох, урлагтай холбоотой, номтой холбоотой бичлэгнүүдийг хий гэж боддог байхгүй юу? Өөрийнхөө хоббигоороо. Тэгээд тэр бичлэгнийхаа зохиолуудыг энэ дэвтэрнүүдийн хайлтныг дээр нь бичиж явъя гэж бодсон. Яг саяныхтай төстэй гэхдээ хуудсан салдаг дэвтэрнүүд. Энэ миний хятад хэлний дэвтэр байна. Бас дээрээс нь англи үгийн орчуулга бичиж. Яг би хуудсан салдаг болох хэрэглэх юм гэсэн баг л та. Энэ бас нэг юм дэвтэр байна. Энийн хуудсан гэхдээ тоош. Би яагаад энэ дэвтрийг авснаа үнэхээр ойлгохгүй байгаа. Яг энэ нь гоё санагдсан л ингэж 360 ирдэг. Тэгээд миний яг их сургуультай ашигладаг хичээлийн дэвтэр маань байна. Би энэ дэвтрийг бас яг тасралтгүй 3 жил ашиглаж байна. 4 дахь жилдээ ч гэсэн ашиглах байх. Тэгээд одоо бүх ингээд суралцжсэн лээ семинаруудын тэмдэглэлийг нь хадгалаад 4 жилээ төгсөхдөө ер нь бол хэр их хичээл хийсэн бэ гэдгийг би харуулъя гэж боддог. Одоогийн байдлаар бол энэ дэвтэр манай хамгийн удаа ашиглагдж байгаа дэвтэрнүүдийн маань нэг байна. Одоо хансны дэвтэрнүүд надад зөндөө байдаг. Энэ одоо ханс бичгчил авсан баг. Окей, миний хайртай дэвтэр. No problem lama гэдэг. Интерномоос авч ирсэн легамигийн амир үнэтэй. Тэгээд энэ дэвтэр маань дотроо тууш дөрвөлжин цэлтэй гээд 3 янз байдаг. Би энэ дэвтрээ хичээлийнхаа зорилгоор ашигласан. Энд бага батлын эскизүүд гаргасан байгаа. Эскиз ч гэж тий copy paste гэдэг. Би мөнгөтэй авах юм бол энэ дэвтэрнээс дан дөрвөлжин хуудастай байх юм бол би олныг авах хаа. 2 дэвтэр байна. Нэг нь ягаан өнгөтэй, нэг нь ягаан өнгөтэй, нөгөөт нь ногоон өнгөтэй. Ягаан нь ийм төмөр эргүүл төмөр нуустай. Хөрхийн минь энэ дээр бас би бодоо хийж исэн болов энэ чинь аагүй байна.
Энэ дээр магадгүй ирээдүйд хятад хэлээ чийж магадгүй баг. Айгу гоё хуудастай, гоё өнгөтэй болохоор зүгээр л шунал хөдлөөд авч ийсэн. Энэ дээр би бас божоо эхэлж ийсэн заяа. Одоо ол мөгийг нь яаж мэдэх вэ гэхээр штэ. Энд буруу тавьсан цаас, хуудасныхын цааснууд нь байна. Энэ дэвтэрний нэг гоё юм нь одоо ингэ нүхтэй байгаа штэ. Тэнгүүт нүхнүүдийн салгаад хавцлаад хийчих болдог болохоор бас магадгүй энэ дэвтэрэн дээр ч гэсэн хятад хэлээ хийх байх. Бас ингээд энэ хоёроос би мөнгөтэй авах юм бол олон техник авсаар л авах. Дараагаар нь надад манай ахлах сургуулийн захирлын өгсөн дэвтэр байна. Мөрөөдөө бичээрэй, зорилгоо бичээрэй гэдэг өгсөн. Дэвтэрний яг ийм дэвтэрнүүд идэх штэ. Ийм. Дээр ийм тэгээд дөрвж шууны гадуур юм хүрэлтэй. Тэгээд ийм энэ бол нэлийн шаргал өнгөтэй. Тэгээд би ийм дэвтэрнүүд дургүй. Бүр яг ийм загвартай зав дотор хуудасны хэм зохион байгуулалт нь яг ийм дэвтэрнүүд би бүр үнэхээр дургүй. Зарим хүмүүс ач холбогдол өгөхгүй юм сүртэй ингэж магадуулдаг. Гэтэ яг дэвтэр сонирхоод ингээд хоббитоо гэж худалдаж авдаг хүний хувьд бол надад үнэхээр онцгой санагддаг. Дараагаар нь байндрууд байна. Энэ байндрыг манай ээж надад бэлгэлж ийсэн. Тэгээд божоо хөтэлдэг байхдаа яг энэ хоёр байндрыг ашигладаг байлаа. Энэ зүгээр жижигнийг туршиж үзмээр санагдаад авч ийсэн баггүй юу? Энэ том нь надад яг өдөр тутмын амьдрал таардаг. Гэхдээ ер нь ингээд божоо хөтлөөд явж байхдаа надад байндр дэвтэрний хэрэггүй юм байна да гэж бодсон баггүй юу? Тэгээд одоо энэ дэвтэрүүдийг би хайхгүй би хайртай. Шунал дэвтэр шулан болно гэдэг шиг би ингээд өөхөختийн ингээд өөртөө хадгалаад ямар нэгэн байдлаар хэргийг нь гаргаад явнаа. Дэвтрэл юм да те. Talk therapy байдаг. Энийг энэ нь уулаа хулангийн гаргадаг talk therapy дэвтэр байхгүй юу? Тэгээд би нэг 10 жилийнхаа хоёр найзтай хамт хөтэлдэг. Бид гурав одоо ингээд хуудсан дээр нь өөр ингийн стикер нот наагаад өөртөө асуултанд нь хариулаад бичдэг байхгүй юу? Тэгээд энэ дэвтрийг хамгийн анх 23 оны 4 сарын 24-нд эхлүүлсэн байна. 3 жилийн хугацаанд болоход бид гурав бол энийг бичиж дуусгаагүй. Бид гурав ээлжлэл аваад аль чадгаараа асуултнууд нь хариулгаад явдаг байхгүй юу? 3 жил болоход энэ дэвтэр дуусаагүй одоогийн байдлаар над дээр явж байна. Яг зарим тохиолдолд тухайн асуултанд хариулахад бэлэн биш үе байдаг болохоор энэ тэндээс нь өмцөм ингээд хариулаад явдаг. Надад дэвтэрнээс гадна шинэ үеийн ийм үг дэвтэрнүүд маш олон байдаг. Үг цээжлэх зорилготой. Ийм дэвтэрнүүд зөндөө олон байдаг. За гэр бол ингээд надад байгаа бүх дэвтэрнүүд хараад байсан чинь их биш ч юм уу гэж бодчих. Гэтэ нөө энэ бол нэг хүний хэрэглээнд бол хитээцэн зүйл. Харж байгаа жилийн би ашиглахгүй хадгалдаг. Надад ашигладаг үндсэн 2-3 дэвтэр байгаа. Миний хар бараан дэвтэр. Энэ дэвтэрэнд гоё нэр өгүүлтэй. Би анх ингээд зургийг харчихад гоё санагдаад авч ирсэн баггүй. Тэгээд трама эддэг дэвтэр гэд нэрлэлчихье. Трама эддэг дэвтэр, төлөвлөгч дэвтэр, номын тэмдэглэл хөтэлдэг дэвтэр. Хамтаасанд баярлалаа. Тэгээд дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай.